Амьдралыг урлаггүйгээр төсөөлөх боломжгүй гэдэг. Тэгвэл урлаг гэж юу вэ? Дэлхий дээр урлагийг тодорхойлох нэгдмэл нэг тодорхойлолт гэж байдаггүй. Учир нь урлаг өөрөө өөр өөр зүйл. Урлаг нь зөвхөн зураг биш. Маш олон зүйл байж болно. Жишээлбэл баримл, барилга байгууламж, бар зураг, гэрэл зураг, шигтгэмэл, зүймэл, үйлдэл, өрг гэх мэт төрөл бүрийн хэлбэртэй байж болно. Урлаг гэдэг үгийг гарлын хувьд авч үзвэл монгол хэлний ур язгуур дээр лэг дагвар залгаж үүсгэгддэг ур төгс гэсэн санаанаас гаралтай. Язгуурын хувьд тухайлбал уран, мэлмийн ур, гарын ур, урд үе, ур чадвар гэх мэт бол дагвар нь сүрлэг, тэнгэрлэг, хүнлэг, оюунлаг, чадварлаг гэх мэт үгс шиг олон улсад ашиглагддаг арт гэдэг үг нь мөн ур чадвар, урлал, арга ухаан гэх утгыг илтгэдэг ars гэх латин үгнээс гаралтайжээ. Энэ үгийг 13 дугаар зууны гар бичмэлд анх ашигласан гэж үздэг. Урлаг нь зөвхөн баяр баясгалыг биш уур хилэн, зовлон шаналл, гуниг харуулсал гэх мэт янз бүрийн сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Энэ нь үргэлж гоо үдсгэлэн бусаагаад харин этгээд сонин, сэтгэл уймсан, зөрчилтэй ч байж болно. Урлаг дан ганц үсгэлэнгийн танхим эсвэл музейд байдаггүй. Харин гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламж, гэрд, өрөөнүүдэд, ширээн дээр хувцас эдлэлдэж байж болдог. Урлаг нь хаа сайгүй хүн бүртэд зориулагдсан юм. Тэгвэл урлаг гэж чухам юу болж таарваа? Урлаг судлаачид өдгөө хүртэл урлаг гэж чухам юу вэ гэдэг дээр маргаж мэтгэлцсээр байгаа юм. Урлагт гарч ирсэн шинэ үзэгдлүүд нь ихэвчлэн урлаг мөн биш тухай хурц маргааныг хэлүүлдэг бөгөөд улмаар урлагийн тухай тодорхойлолтыг улам өргөн хүрээтэй болгож байдаг. Анхны кубист, импрессионист уран зураг, кино, гэрэл зураг гэд тухайн үедээ гарч ирсэн шинэлэг урлагийн үзэгдлүүдийг хүмүүс анхандан урлаг биш хэмээн үзэж байваа. Урлаг гэж тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллийн буулгах явц буюу бүтээгдэхүүн гэсэн тодорхойлолт байдаг бол Британика толбичигт бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар төсөөллөөн ашиглах бүтээх гэж тодорхойлсон байдаг. Процедуралистуудын хувьд урлаг бол альва бүтээлийг хийх төөргөх ба үзэж сонирхох тухайн үйл явц нь урлаг болохоос биш тухайн эд материалын онцлог үзэгчид хэрхэн хүлээн авч буйг нь хамаагүй гэж үздэг бол функци аналистууд тухайн бүтээл ямар үүрэг агуулгаар ашиглагдж байгаагаас урлаг мөн эсэх нь тодорхойлогдно. Тухайлбал эртний грекийн варыг дар садгалах сав болгож ашиглавал тэр урлагийн бүтээл бус. Харин үзмэр судалгааны материал болох бол ур хийцийг нь багтан харвал сая хүний гоо сайхныг элдгсэн уран сайхны хийц бүхий бүтээл болон хувирна гэж тооцдог. Мөн уран бүтээлч хийсэн зүйлийн урлаад урлаг гэж үзсэн л бол бусд нь юу гэх нь хамаагүй. Тэр бол урлаг мөн гэж үзсгэнж байдаг бол харин алдарт зохиолч Лев Толстой эсрэгээр нь уран бүтээлч юу гэж бодох нь хамаагүй. Нийгэмд үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа нь урлагийг тодорхойлно хэмээн үзэж байлаа. Тиймээс урлагийн тодорхойлолт нь цаг хугацаа, орчин нөхцлөнд дагаад ховрон өөрчлөгдсөөр иржээ. Үзэгч урлагийг өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийнхөөрөө тайлдаг. Тийм учраас та урлагийг юу гэж бодож байна вэ гэдэг л хамгийн чухал. Яагаад бид урлагт ач холбогдол өгөх ёстой вэ? Урлаг яагаад чухал гэж? Шинжлэх ухаанчдын хэлснээр урлаг хүнийг илүү сайн сэтгэгч, дэлхийг илүү сайхан газар болгодог учраас бид үүнд ач холбогдол өгөх ёстой. Пабло Пикассо. Урлагийн зорилго нь бидний сэтгэл зүрхнээс өдөр тутмын амьдралын тоосыг угаах юм.